Ивент тэтгэгч Money Market Fund Монголын мөнгөний захын анхны платформ. Ивент тэтгэгч Sendly. Sendly таны санхүүгийн найдвартай түнш. Сайн байцгаана уу, намайг Наранбаатар огт шинэ хоёр гэдэг. Одоо 22 настай, холимог талааны хичээлээд 5 жил болж байна. Сайн байцгаана уу, намайг цаг цэргийн мэлзэн гэдэг. Энэ жил 29 настай. Улс аймгийн өндрөөс өмнө төрсөн. Олон улсын техникийн олон улсын хэмжээний мастер, мэргэжлийн холимог талааны тамирчаа. Залуу байна. Нэг холимог талааны суурь бокс суурьтай. Холимог талаанаар яг хичээлээ 5 жил болж байна. За яг тууштай хичээлж байгаа шалтгаан гэвэл яг үннийг хэлэхэд би бол алдартан болох замыг хэлж байгаа. За миний холимог талааны суурь тайквондо. Тайквондогийн спорт хичээлээ 8 жил болж байна. Яг миний үндсэн мэргэжил хууль эрх зүй аюулгүй байдал чиглэлийн мэргэжилтэй. Мэргэжлээрээ ер нь ажиллаагүй. Сонирхлоор бол явсан да. Гар урлалаар яг тийм хувийн бизнес хийгээд явж байгаа. Холимог талаандаа зориулаад өөрийгөө хамгаалах хэрэгслийг үйлдвэрлэж байгаа Монголдо. 2017 онд тайквондогийн спортоос дэлхийн аваргаас хоосон сүлийн төрлөөр мөнгөн медаль аваад, тэгээ Азийн аваргаас толгойн төрлөөр 55 мг төхөрөл медаль аваад, тэгээ олон улсын хэмжээний мастер болсон. Яг холимог талаанаар гэх юм бол тэмцээн оролдоонд орж байгаагүй. МЖЛ-ийн сорилт толоонд орж ирэх авсан байгаа. Жижигцөгийн тэмцээнд ороод Монгол улсын аварга болсон байгаа. За тэгээд шут бокс гээд спортоор бас 2 удаагийн улсын аварга байгаа. Холимог чөний тамирчин хүний мөрөдөл аваргын бүстэй тэр аваргын бүсийг зүүж үзээд ер нь тэрийг л мэдэрхийлэх гэж байна да. Гадаадд гарч том холбоонд тололдох зорилготой учраас эх орны манд бүс ядаж надад байх хэрэгтэй байна. Тийм учраас бүс авахын тулд бүснийхөө төлөө энд сууж байна да. За би өөрийгөө ер нь универсал гэж боддог шүү дээ. Надаас л юу ч ирж болно. Миний эсрэг Хабиб гараад ирвэл би Хабибтэй барилдана гэж боддог. Конор гараад ирвэл би сэтгэл зүйн дарамт өгнө гэж боддог. Макс Оливер гараад ирвэл би Макс Оливертэй боксна гэж боддог. Чарлз Оливер гараад ирвэл би түүнийг бонол гэж боддог. Надтай ямар ч тамирчин гарч ирсэн бэ? Би түүнийг дуусгана л гэж хэлдэг. Хүмүүс ол яг одоо шинэ гарч ирж байгаа чаас балчир гэж бодголох. Би ч ер нь яг үннийг хэлэхэд сэтгэл зүй аягүй өндөртэй. Одоо өөртөө итгэлтэйгээр хэлэхэд би бол бэлтгэл дээрээ авраг гэдэг цолоол аль язгаар авцсан гэж өөртөө итгэдэг. Тэгээ одоо бол би дивжинээр гарч зөвхөн тэрийгэ батлахын тулд яг бүсээ авахын тулд яг тэр бүхнийг хийдэг. Миний өрсөлдөж байгаа одоо шинэ хоёрын хувьд бол яг хамт бэлтгэл хийжсэн. Өмнө МЖЛ холбоонд би оргилдлын толдогч, тэндэтэд толдогч бас миний бэлтгэл хангагчаар байжсэн. Намайг одоо анх энэ спортод ороход та яг ийм л карьертэй ирсэн. Одоо ч яг ийм л карьертэй. Одоо бол дүүн зиндаалт ч очсон л гэж хэлээ да. За бацаамын тэгээд 5 минут 3 яг өвдөлт хийдэг жинхэнэ утгаар мэдрүүлэх болно. Би яг өөртөө ер нь бол чич хэлмээ хангалттай ирээс одоо толгойг нь чавчих цаг болсон л гэж хэлээ да. Хөх болонгаас Наранбаатарын шинэ баяр. Эргээд тавтанууд үзэгчтэй дэд өргөл тулаан 57 кг-ийн чинь Хөх болонгаас Наранбаатар овогтой шинэ баяр. За Отто ММА-ийн тамирчин энэ 22 настай бокс суурьтай. Бокс болон ММА инструктор 5 жил хичээлж байгаа юм тамирчин байна.
За ингээд дэд өргөлтөнийг хамтдаа хөтлөхөөр студид за хэмжээ холбооны 70 кг-ийн авраг 2 удаа 83 кг-ийн авраг раф холбооны авраг хүүгийн амар төвшин Баярлаа. за мөн MGL-ний холбооны 66 кг-ийн 2 удаагийн авраг One Championship холбооны тэтгэхийн авраг Монгол Улсын гавьяа тамирчин Баатар хүүгийн инх хоригдол нар ирсэн байна. За Хөвбөлөнгийн тамирчин шинэ баярын маань хөдөлгөөд 2023-24 оны шүт боксын улсын авраг тэмцээнээс алтан медаль авч ирсэн. Ийм залуу байна. Тэр бас гар сайтай. Дээрэс нь мэмэг ирчилсэн бас туудын гоё хөдөлгөөн үзэх гэж бодож байна. Тэр босоод удаан сайтай хүн байх нь шүү дээ. Түүний өсөлтөгчөөр Улаанбулангаас Цаг Цүрэнгийн Балжин нэм. За түүний өрсөлдөгчөөр Улаанбулангаас Занцрын овогтой Балжин нэм One Team клубын тамирчин энэ жил 29 настай. Тэквондо суурьтай, боксоор мөн хичээлдэг. MMA-ээр 4 жил хичээлж байгаа ийм тамирчин толгой бэлэн болж байна. Яа энэ одоосын тэквондогын дэлхийн аврагын тэмцээний багийн төрлийн мөнгөний медальтай юм байна тий. За 2018 оны Азийн аврагын шүрүү тэквондогын тэмцээний хөрөг медальтай. Лайтер тэквондо юу? 2022 оны олон улсын тэквондогын олон улсын гэмээр мастерээс олгож ирсэн байна 2022 он. За хоёр тамирчны онцлохоор хоорондоо 7 насны зөрүүтэй. За товчлохын зөрүү бас харьцангуй байгаа гэж бодож байна. Хөхбөлөнгийн тамирчин Наранбаатарын шинэ баяр маань өмнө мэрэгшил огт турлаж байгаагүй. За энэ Балжин нэмийн хөдөлгөөр MGL-ний холбоотой ихэд 4 тоглоод 2 алгацсан. За энэ туршлагатай тамирчин байна. За сүүлд Балжин нэмшин зиндэтэй тоглосон тий. Синд ордын. Энэ 57 кг хэмжээний одоо урилга шууд өргөж орж ирж байгаа шанцны тамирчин Цэндэтэй. Цэндэ. За тэгээ шүүгчийн самгаар мэдээлэл авч ирсэн. Тий. Сүүлийн барилдаан чим залуу байлаа бас өмнө улааныг харж ирсэн. Манай Балжинын нэг жоохон сул тал гэдэг нэг зүйл байна. Жоохон намхан нуруутай юм шиг байна тий. Тийм нурууны нэлээд намхан байгаа даа. Энийг гоё давуу болож асууж чадах юм бол ер нь тайкондо суурьтай барилдаан шин юм хийх чадхаар мундаг залуу байна да. Ер нь бол спортод сул тал гэж байхгүй шүү дээ. Тэрийг зөв ашиглаж чадвал тийм ээ. Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо MGL1 Fighting Championship Fight Night 8 яг энэ хөтөш 57 кг-ийн жин тодорхойр Хөхбөлөнгээс 2023-2024 оны шүт боксинг улсын авраг шалгаруулах тэмцээний хоршоо алтан медальт Наранбаатарыг шинэ баяр. Түүний өрсөлдөгчөөр Тэквондогийн олон улсын хэмжээний мастер MGL1 холбоонд 4 тогтож 2 ялж 2 ядагдaltaй яваа. Цаг Цүрэнгийн Балжин тэмцээний шүүгчээр Батбаяр. Тоглолтын өмнөс дахин сануулж хэлсэн байгаа. Дөрмийн дагуу гоё тоглолцоороо буландаа. За ануучийн дэд өргөлтөнд 5 тамирал 57 кг-ийн дулаан хэлэхэд болж байна. Булангаас Наранбаатар огтой шинэ баяр. Булангаас Занцрын огтой Балжин нэм. За дулаан хэллээ. За Балжин нэмийн хувьд том барилдаан шиг зохиод шууд ордог. Илдэвтэй тоглодог. За урдгаар гидсэнд Балжинаас бохсруулсан, давуулсан хажуу Балжинаас амжилттай болгоод Одоо Балжин нэмийн гар яваад эргэж ирсэн хөлийн техник гоё цэвэрхэн болдог. Наадха холбооч. Хөхбөлөнгийн тамирчин шидний гадна талд амжилттай шүлээ хөдлөөс.
Энэ шинэ хоёр Балжины хоёр нэг клуб дээр нэг клубын тамирчид байсан болохоор би нэг сайн мэдж байгаа. Зөндөөс бараг хийсэн. Тэгээд одоо өөр клуб шинээр тимээс салбарлаа гарсан. Тэр клуб нэртэрс тоглож байгаа. Би нэг сайн мэднэ гэж сайн мэдсэн. Амар тушаа ургууд бол энэ хоёртой бас хоёулантай бэлтгэл аягүй хийжсэн тий. Хоёулантай хийгээд одоо сайн хийж сайн үйлдэл болгоно мэднэ. Балжин марай болоог. Энэ шинэ хоёр бол айлцэн тооцолсон байгаа. Шинээр бол чацсан ашлаа тэр зайгаа мэдрээ зүг тоглож байна. Fight. За Балжины мэг барилтын маргашиг очсыг гадна талаас шилдний гадна талаар өсгөлөөд ер нь тэрийг сааруулах гэдэг шүү дээ. Нэр одоо хин илүү гоё ухаалаг тоглосон л гаж болмос таа. Өөрөөсөө ихтэй наатаа. Шилдэн дахин зурд шилдний газар талаас амжилттай хой төлөөс Балжины мэгд талаас эргээд орсон. Нэр ялтан шилдэг 8 төлд учраас маш хариуцлагатай. Бүгд маш хичээж байгаа. За шинэ угсруулсан гоё комбинац явуулаа шинэ хоёроос. Яг наач шүү. Балжины бол одоо Балжины бол хүний зан тоглох хэрэгтэй. Шинэ бол яг центрээр гараад. За барьсан. Шууд босоотор. Шинээрээ бол маш гоё оновчтой. Хурдан бослоо. Яг өвчин дагуулад эргээд босоод ирлээ. Тэгэхгүй нэг л тогтчих юм бол хэцүү. Зүгээр зайны бокс ч гоё болж байна. Тал 10 гар өрөөний доороос. За тэр эвгүй газар л. За ястаа харна. Шагаагаар нарийн гоё хутгалаа. Нарийн гоё хутгаад өнгөрсөн. За арыг авахгүй жаа. За арыг шууд боолт руу орох нэ. Шууд боолт руу орох нь. Мөрөн дээр түгжээрэй. За хүл харах орж амжиг болохоор. За булдог чок орох боломжтой байна. 10 гараа наагурна. За ястаа гоё. Барилдааны мэдрэмж холболт гоё явж байна. За тэндээс Балжины сайн контрол сурсан байгаа одоо. Гэрийн даалгавар одоо яаж хийснэ одоо л харуулна. Шинэ хоёр бол торлуугаад зүтгээд энэ тороо ашиглаж босох гэж. За сайт контролын байрал Балжины хувьд амжилттай авлаа. Эндээс маш их хүч гарч байна нэр дэмжлээс. За шинэ хоёр зүг доош хараад цаашаа тороо надад. Манайхны одоо ингээд техник өдрөөс өгсөн бүх залуучууд сайжраад байгаа. Ерөнхийдөө үндсэн техникээр бол босоод ирж байгаа. Хичээлж байгаа дүн тийм ээ. Бүгд чаддаг болж байгаа. Тэр хараад суун даваа гараараа идээ явж байгаа. Алин ч бодно өөрлөө хар эргээд. За тэр огцсон. Одоо Балжины жоох хоцорчлаа. Нэг гараа суугд. За зөвлөлөө сугатаа бариад авсан. Зүүн гар өрөөний доороос бол зүгээр шүү. За эндээс унахад одоо хайрцангуй хоёр тал хийцүү. Одоо шинэ өрөөд бусгаад буцаад тоглож шахах болов. Шинэ хоёрын өндөр нэмж уулна гоё мордож болно тийм ээ. Балжины одоо хутгацлаа да цаадал баруун талаа. Тэгэхээр ягаад тоглоомжтой шинэ хоёрын хувьд торонд хөлөө наахгүй шүү дээ. Октогон наахгүй, торонд наахгүй учраас мордох тийм хавирж одоо хутгах нь бодож. Наач. Шинэ өрөөд бол мөрөөрөө шахаж байгаарай. Ялчгүй. Тэг жоо мөчний зүг гараад байна тий. Мордоод явуулах зүгээр харагдчихээн. За яг сонсон шиг мордож байна да нөгөө талаас. Яг наач. Алхаад орж. Суглаач. За одоо хутгах. Одоо эндээс хөдлөж. Оо бүр тонгороод. Мэдэрлээ тий. Ямар гоё. За цовдлооны байрлал авч байгаа юм шүү Балжин юм чинь. Одоо шинэ бол хөлөө төр торлуугаар ортуулах хэрэгтэй шинэ. Чиний бол маш сайн. За эндээс Кимура явах боломжтой. Олон төрлийн болцоо гэж шууд авсан. Гар садгаараа. Эндээс ормооргүй л. За амар тушаа аврагууд хэлж ин гелатин авч ин гайх чинь. Тамирчид нь бас зарим тохиолдолд огт хийдэг юм а гинт авдаг тэр бан дээр. Тэг хэрвээ болчих юм бол тэр чинь тэгээд дарах мөх болоод илчлэх магадлал ихтэй ш. За одоо шинэ контр. За одоо эндээс хавирна. Тосгол чаврах. Болж байна. Дотор авал зүгээр байна. За Балжин яг хутгахгүй хүлээгээд. За шинэ хоёрын хувьд цэвэр хамгаалтын байрал тоглоод байна. Энэ нь эргүүлээд ерөөсөө дураараа давтлах барилдааны эмх хийх боломжийг бүрдүүлээд шүү дээ. Балжин зүгээс. За ястай үг байрлалаа одоо Балжин. Дээрс өргөө шидчихэж. Цаашаа өргөө шидчих. За өргөө шидсэн. Ямар мухай гараа болж байна шинэ. За гар нугарчлаа. Ямар тун харамсалтай. Ямар мухай толчихоо сая. Ямар. Эмч. Голонтайж. Тохоно. За одоо холимтлааны спортын за нэг халлаа.
нэг эвгүй хэсэг нь одоо энэ тамирчид маань үнэхээр энэ бол холбогдлооны спорт ир зургийн спорт бүгдөө өгөхөд хомдлох үүдэг гэрээ контрактыг гарын сууж аваад ордог одоо энэ тамирчид байгаа. За энэ яс. Эндээс бас суур техникийн алдаа гарч энэ цолох ёс. Энэ баг тохоо иргэсэн баха. Тийм ээ. Шуугаараа уурсан. Буруу тулчжээ. Буруу тулаа шуугаараа уурсан байна. За тулаан тун харамсалтайгаар өндөрлж байна үзэгчтэй. За холбоотой зүйлс бид нар эмчтэй тамирчинтай анхан шатны тохиомж үзүүлээ цаашаа бид нар эмнэлэг рүү аваад явна. За энэ чинь тулаанаас бас шүү дээ. Тэгээд мэдээж эрсдэл бол мэдээж байлгүй яах вэ? Маш өндөр. Тэгээ бүгд эрсдлээ тооцоолж орж байгаа. Тэгээд жоохон тооцооноос гацсан зүйл бол мэдээж байна тий. Бэлтгэл маш багтаа гарч чадж байгаа бол тэгээд тийм болохоор нэг өөрийнхөө давуу байдгийг л ашиглаж тоглох гэдэг шүү дээ. Ядагчаар 1-р үеийн 4 минут 58 секундээр техникийн нокаут хийж өрсөлдөгчөө буулган авсан хөх булангийн тамирчин Наранбаатрын Шинбаяр. Таван килограммын ядагчийн шагналыг гардуулж өгнө хэмээн энэхүү тэмцээний хамтран зохион байгуулагч Монгол Дэвшний телевизийн гүйцэтгэгч захирал их төрийн хөр тулах таныг дэвжэнэ хүндэтгэн өрий. Иргэн үзэгчтэй энэ үеийн 57 кг жингийн тулааны ялагч болох Наранбаатрын Шинбаяр. Баяр үргээ сэтгэлийн сонсъё. Баярлаа. Юун түрүүнд хамгийн түрүүнд өрсөлдөгчдөө баярлаа гэж хэлмээр байна. Бид хоёр бол нэг клуб, One Team Fighting Center-ийн клубын тамирчид. Намайг анх энэ спортод ороход миний ах яг тэр спортоор хичээлээ тэр клубуд байж илаа. За тэгээд өнөөдөр тэгээ шүтэн бишгчдрийнхаа өсөлтөгч болтлоо хичээ гэдэг шиг би ах нарынхаа ингээ нэг өрсөлдөгч болоо явж байна. Тэгээ өнөөдөр жоохон харамсалтай юм боллоо. Тэгээ яа харахгүй энэ бол спортын үнэн шударга зүйл нь. Тэгээ ахаа хайртай шүү. Маш баярлалаа. Дараагийн тэмцээлдээс амжилт хүсье. Наранбаатрын Шинбаяр. За ануучийн дэд өргөл тулаан маань хүн сонирхолтой хүмүүс харамсалтай тулаан болж өнгөрлөө. За мэдээж холбогдлооны спорт гэдэг бол ир зөргийн спорт. За энэ тулж байгаа бүх тамирчид байна. Бид өгөхөд гомдлохгүй гэдэг одоо гэрэн дээр гар өсгөөсөд ордог байгаа. За тэгээд бэлтгэл хэмтэл бол заримдаа энэ спорт төр тохиолддог. За тэгээд саяны бэлтгэл гарах болсон шалтгаан ерөөдөө юун дээр алдаад ингэж вэ? Та юу гэж бодож байна хэрэг байгаа? Унахтаа хитрхи гараараа тулж одоо саруугаар тулж яваа. Би тохоогоороо тулж ингэж унсан бол цогч жоохон ингэж унсан бол гайвуулгүй гэж бодлоо. Дайлчгүй спортын дээд нэг юм зүйл байна те харамсалтай. Хамтшаа оргоод би харж чадсан шүү дээ. Яг аваа шидэхт нь би яг эвгүй унж байгааг нь харсан байхгүй. Тэгээ зүгээр л унчихгүй л гэж доторол харамсаж байна. Тэсэн чинь айгүй муухай болчихлоо. За тэгээд одоо нэг хурц цусаар гагнагдсан те нэг клубын ах トゥ хоёр тулаан шудраг сайхан тулаан үзүүллээ. За тэгээд шинэ хоёртой баяр хүргэе. Ойлон амжилт хүсье.